Цэрүүхэн Алтай улсын салхинд нь Бансэмбрүү үнэртэх эх орны алс баруун хязгаар Монгол Алтай нурууны өвөр суганд орших хөрлөмөрч баатарлаг уламжлалтай торгууд төмний очсон хүнд насны мээр булган сум. Алтай улс өөртөө байгалийн гайхамшиг бүхнийг бүтээдэг болохоор тэнгэр багандан өндийсэн өндөр шух ориглын дээр гарах гэж өглөөний наран улам өндөрд манддаг гэлтэй. Хэдий улсын нийслэлээс 1555 км холдсон ч гэлээ 10,000 гаруй хүн зон оршин суудаг болохоор бараг л аймгийн дайтай сум гэлтэй. Өндөр улсынхаа ам салаа бүхний аршаан богийг цуглуулсаар усах Минчид булган голын иргдээр булган сумын төв оршино. Очсон хүн бүхнийг зочлон угтах амтдаг ва алим жимсийг ногоон талбайдаа хурааж үлдсэн нь энэ нутгийн хөрсийг алтан тариад арчилж чадвал ургахал газар гэж юм бүхнийг мэдэх хүмүүс ярилцах юм билээ. Баруун талаараа хятадтай хэлэлсэн байдаг болохоор явуулын хүн тасарнаа гэж үгүй. Булган сум 10,000 гаруй хүн амтай бөгөөд эдгээрийн бараг 4.1% нь сургуулийн хүүхдүүд. 2500 гаруй хүүхдүүд сумынхаа 2 дугаар сургуульд суралцдаг юм. Өнөөдрийн байдлаар манай сургууль 1200 орчим хүүхэдтэй 104 багш ажилчтайгаар сургууль хүмүүжлийнхээ ажлыг явуулж байна. Үүний дотроос дотор байранд 160 хүүхэд сурч амьдарч байна. Энэ нь бол манай дотор байранд гэрээсээ одоо явах бололцоогүй, сургууль явах бололцоогүй ийм одоо ихэнхдээ бол одоо малчин өрхүүдийн ийм хүүхдүүд амьдарч байгаамаа. Алтай хурц зориглосоо өндөр гарах гэж тэмүүлсээр байх зур ургах нартай уралдан сургуулийн зүг яарч яваа энэ нэмэгтэйг манай сургуулийнхан төдийгүй сумынхан андахгүй. Ингэж яран алхахын учир нь өчигдөр шөнө өнөө хідэн дотор байрны хүүхдүүд маань яаж чуухан хонсон болдоо хэмээн санаа зовн нойроо хагслан яваан энэ. Тэр төмрийн баг хүү ханиалгаад байсан гайгүй байгаа. Бат болт хоёр хоорондоо ам мөрөж харагдсан эвлэрсэн болов. Хинийг нь халуурч хоноогүй байгаа. Нөгөө хэдийнхээ хичээлийг нилээд л сайн давтуулсан. Өнөөдөр шалгалтандаа ямар дүн авах болоо. Арай нөгөө гэрээ санан уйлдаг боржаал цагаан толгой хідэн үсгээ цээжилсэн байгаа даа. Энэ мэтийн ботол багшийг шүнжин зовоосон болохоор хамгаас түрүүнд сургууль руугаа яарч байгаа нь энэ. Байрны хүүхдийн амьдрал ургахын улаан нартай уралдан нилээд хөл хөдөлгөөнтэй эхэлнэ. Аав ээжийнхээ өврөөс гараагүй шахан жаахан хідэн босох гэж бөөн ажилуудна. Нойроо харамлсан хідэн босох гэж уйлна. Гэр орон аав ээжигээ сансан зарим нь шөндөө гудсаа нороохон ч бий. Дотор байрандаа нилээд хідэн жил болж догширсан нэг нь бусдыгаа зааж сургасаар нүүр гараа угаах, бүс гизгээ янзлах, хувцаслах гэж багхан шиг үүмэн болно. Дараа нь өглөөний гимнастикийг хийн. 8, 16-т дасгалаа хийж дуусаад эцэст нь амьсгалын дасгалаа хийн. Дотор байрны өглөөний амьдрал хамгийн хөл хөдөлгөөнтэй зугаатай. Зарим нэг нь нэг гутал хувцас солиод өмсчихнэ. Өмд амьсооч давхарлаад өмсчихнэ. Тэгээд олохгүй хичээлээсээ хожигдох шахах нь бий. Аль хөвгтэй хөгжилтэй явдлыг тэргийхв.
анх орж явахт нөгөө гэрэл цэглэхангой амар хэцүү байсан. Тэгээд ганц агштай байсан, эрэгтэй. Тэгээд тэр ганц агштай болохоор тулгарч ажиллахад бас амар хэцүү байсан. Одоо тэгээд 3 багштай болсон учраас гурван эмэгтэй учраас бид нартай ажиллахад бас ингээд маш гоё яагаад. Анх орж явахт бол ганц агштайсэн. Ганц агштай хахад бол нийлийн ачаалтай гэмээр. Тэгээд яагаад тэр вэ гэхээр ганц агштай болохоор нэг ийлжин багшгүй. Ганцаараа нэг өдөр ажлын 5 өдөр бол ажиллаад хагас үцэнээр бол гэртээ. Тэгэл одоо болохоор 2-3 багштай тэгэл чөлөөтэй тэгэл хагас үцэнгээ байнгаад. За ерөнхийдөө байранд яг 150 хүүхдийг хариуцаж ганцаараа багш гэдэг бол ерөнхийдөө их төвөгтэй. Байрны хүүхдүүдтэй бол төлж ажиллах ерөнхийдөө олон асуудал байдаг. Сурлагаар хоцорж байгаа сурагчид, соёл хүмүүжлийн асуудал, тэгээ урлаг спортын ажил, ажилчтай хянах, аж ахуйн ажил гэх мэт олон ажлууд байдаг боловч ерөнхийдөө хэр болгондоо хүрч ажиллах ерөнхийдөө их төвөгтэй. Манайх энэ хичээлийн жилээс яг стандарт 2008 оны нэг боловсрол сайдын тушаалаар 3 багштай болсон. 3 багштай болсноор бол ерөнхийдөө ажлын ачаал маш их өнгөрсөн. Соёл урлаг, спорт, эд аж ахуй, ажилттай хянах, сурлагаар хоцорч буй сурагчтай төлж ажиллах гэх мэт ерөнхийдөө олон асуудлууд байдаг боловч тэр болгонтой багш хүрэлцдэггүй байсан. Одоо 3 багштай болохоор гурлаа ажлаа хуваагаад ажлаа болохдоо 7 хоногор төлөвлөлөө, сараар төлөвлөөд, жилээр төлөвлөөд ерөнхийдөө ажлаа явуулахад ерөнхийдөө их ажлын ачаал ерөнхийдөө хөнгөрсөн. Байрны хүүхдүүд бүгдээрээ хичээлдээ оржээ. Байрны хүүхэдтэй ажиллана гэдэг бас тийм ч сансны зоргоор болчихдог амархан ажил бишээ. Нөгөө нэг шүлгэн дээр гардаг шиг байрны хүүхдүүд барилдаанч, бас дээр нь уралдаанч, өмссөн дээлэн салбархай, өвдөх тохой нь шалбархай. Зөөлөн дуутай багшид зөнгөө дагаж илгэмсэн, зүрүүд зангийн хөдлөгвөл шөндөө оргож твдүүлнэ. Дотуур байранд байгаа хүүхдүүдэд бусад хүүхдүүдээс 2 дахин илүү анхаарал халамж хэрэгтэй. Нэг ёсондоо дотуур байрны багш ээжийнх нь оронд ээж, аавынх нь оронд аав болно гэсэн үг. Булган сумын 1-р сургууль гихтэл дотуур байрандаа гэр орноосоо хол 148 хүүхэдтэй. Тэгэхээр багш хүүхэд бүртэл өөр өөрийнх нь онцлогт тааруулан харилцах хэрэгтэй болно. Нэг ёсондоо гайхалтай сэтгэл зүйч байх хэрэгтэй болдог нь зүй ёсны. Өдөр хин нэг нь өөмүүлж цахилга гутаж яваад хоолноосоо хоцрохгүй. Нэгнийх нь өмд урагдж байхад нь оёод өгөх, бага балчир нэгнийх нь үс гизгийг янзлах, хичээл номыг нь давтуулах гэж 60 чавганцын ажил хийсээр байгаад л нэг мэдхэд орой болчихсон байна. Байрны хүүхдүүдээ оронд оруулж байж л байрны багшийн ажил дуусна. Захирал багштач санаа зовох ажил захаас аваад мундахгүй. Төсвөөс өгсөн хэдийгээ яаж зохицуулж байж энэ хэдийгээ өдөрт нь өлсгөхгүй байх вэ гэдэл. Мэдээж олонний хүүхдийг харж хандаж байгаа болохоор хэн нэгнийг нь өвтгөхгүй юмсан. Мөр бүтэн явуулах юмсан. Орд ир хүнжил гуцыг нь солиод шинчлээд өгөх юмсан гэх мэтийн санаа зовох асуудал захаас аваад бий. Хүүхэн чи өвөрдөө авчих. За битүү. За. За. Одоо ингээгээд багшлуугаа арчих юм штэ. За манай мөвцөг чи ямарсан. За инээж. За инээж гэж гараа амнаасаа аваад. За одоо тэгч үлэхгүй те. За сайн. За манай байрны одоо бүгд чинь ихэвчлэн хөдөөний хүүхдүүдэд ихэвчлэн гэж ерөн бүгдээрээ хөдөөний хүүхдүүд эцэгчлүүд нь болохоор тэр булган одоо орж ирээд чадахгүй хүүхдүүд авчраа хүлээлгээд өгнө бид нарт тэгээд ажлынхаа зав цагаар нэг орж ирэл яаж ийж нэг асуугаа явуулдаг. Өмнө нь бол яг одоо хүүхдүүд хичээлээсээ хоцрогч ийн гэдэг олон асуудал гардаг гэсэн. Сүүлийн 3 багштай болсноор бас одоо хичээл номд нь анхаарч ийн
байран дээр хичээл хийдэг тусдаа дэвтэртэй болсон байна. Энэ сайшаалтай байна. Тэгээд орчин нь өөрчлөгдөж гин гэдэг олон сайн зүйлийг бас ярьж байгаа ам сайтай байгаа. Танахныг чинь Сайрангул үлээ. Манай хүүхдийн дээр Сайрангул, миний өөрийнхөө нэр Хуанш гэдэг. Хуаншин Сайрангул. Хуаншин Сайрангул. Одоо 13 настай байна. Одоо 13 настай 5 дахь анги Халил багш анги байгаа. Тийм. Регистрийн дугаар. Регистрийн дугаар бичгээд. Тэгээ ямар нэгэн асуудал гарах юм бол тантай ямар зэрэг. Миний өөрийнхөө утасны дугаар байгаа. Ямар нэгэн асуудал гарвал над руу залгуул би шууд нийлэн байхыг хэмжиж. Ерөнхийдөө олчлоо одоо танаа хүүхдэрээ л хөнжил хуцаа хүлээж аваад тэгээд тасагтаа орохт бол эмчийн өмслөгтэй өөрөө би яриа авч. За наадхан энийг болохоор хураагаад авчдаг. Хураагаад авчдаг. Ямар нэгэн би анууд асуудал гарах юм бол эмчтэй очиж үзүүлнэ. Өөрөө хураагаад авчдаг. Орчин энэ дээр өмнөд авчихсан. За. Энэ дээр хараадсан. Тэгээд доош авчихсан. Ямар ч юм. Нэ энэ урд нь нэг огштой хаад өдрийн 8 цагаар 7 хоногийнхаа хагас бүтээсэн ерөнхийдөө амарчдаг байсан. Одоо 3 огштой болсноор болох төр ерөнхийдөө хүүхдүүдтэй төлж ажиллахын тулд өглөө 8-аас орон 8 хүртэл ажиллах шаардлага гарч байгаа. Энийг бид нар болох төр яаж зохицуулсан бэ гэхээр өглөө 8-аас өдрийн 2 цаг хүртэл нэг огшин, 2 цагаас орон 8 цаг хүртэл нэг огшин. Тэгээд ерөнхийдөө 7 хоногт 40 цагаа гүйцээгээд нэг огш болох төр амралт 2 дахь өдөр 4 дахь өдөр ч юм уу 7 хоногийнхаа 2 өдөр намраад 40 цагаа ерөнхийдөө гүйцээгээд ажиллаж байгаа. Тэгээ нэгдүгээр өдөр болохоор гурлаа ирж ажилтдаг шүү дээ. Тэр өдөр болохоор энэ 7 хоногт юу хийх вэ? Энэ сард юу хийх вэ? Ямар үйл ажиллагаа төлөвлөх вэ гэдгээ ярилцаад тэгээд Мэдээж булган сум 10,000 гаруй хүн амтай. Улсдаа томд орох сум болохоор дотор байрны асуудал нилээдгүй яригтай. Наадад захын дотор байрны хүрэлцээ муутагаас ахуулаад асуудал үүснэ. Дотор байранд амьдарч буй хүүхэд тухайн жилийнхээ 4.3%-ийг дотор байрандаа өнгөрөөдөг байна. Дотор байрны багш ажилчид бүтэн 9 сарын туршид хүүхдийн эцэгийг орлож ажиллах юм. Нэгэнт л аав ээжийг нь орлох ёстой болж байгаа юм чинь дотор байрны багшийн ажил мундахгүй болоо. Гэхдээ дотор байрны багшийн ажлыг үнэлэх үнэлэмж өнөөдөр хангалтгүй мэт санагдсан. Дотор байрны 50 хүүхэд тутамд нэг багш байх ёстой гэсэн журмыг боловсрол соёл шинжлэх ухаан эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан байдаг гэжээ. Гэвч үүнийг хэрэгжүүлж байгаа сургууль Монгол улсын хэмжээнд төдийлөн олон биш байна. Харин хүүхдийн төлөө гэсэн сэтгэлээр дотор байрны үйлчилгээг сайжруулахад анхааран ажиллаж байгаа энэхүү сургуулийн хамт олонд урамшил магтаал хэрэгтэй байх. боломжийн шиг санагдлаа. Энэ хоолойдоо яг аль өдөр оруулах юм бэ? Тийм одоо бастай дээр нь ногоо байна. Манайх ногоог нь өгч юу боломжийн бодож байна би. Өглөө сонгоцын хооллолт болох вэ гэдэг талаас нь. 7 хоног 7-ны өдрөрлийг бодохоор. Гурвалжин бодоод их үү?
Шүтэ гурвалж удаа нэг өснө идэх үү? Дотуур байрны хүүхдүүдэд бүгдээрээ л туслахыг тус нэмэр болохыг хичээнэ. Сургуулийн галч ах шүнжин эднийгээ даарлахгүйгээд 100-аа улайдтал нь галлана. Гал тогооны эгч нар хамгийн амттай сайхан хоолоор дайлахыг хичээнэ. Шинэхэн талхаа өөрсдөө барина. Багш нар байранд нь ирж нэмэлт хичээл давтлах өгнө. Иймч дотуур байрны хүүхдүүдийн эрүүл мэндийг анхааран байнга үзлэг шалгалт эмчилгээгээ хийнэ. Бас болоогүй. Нэгээс 5 дугаар ангийн жаалууд маань өөрсдөө хувцас хунараа угааж чадахгүй болохоор тусад нь хүмүүс угааж эндүүдэж өгнө. Амралтын өдөр ангийнх нь гэртээ амардаг учраас байрны хүүхдүүдээ сатааруулах гэж биеийн тамирын заалыг тогтмол авч өгнө. Удахгүй цахилгааны асуудлаа шийдээд сансрын антентэй болчихвол хүүхдүүд маань телевизийн олон сувгийг хүлээн авч үзнэ. Бид сурч мэдхийн тулд хичээн зүтгэж яваа шин зууны эзэд бидний амьдралын 2 дахь гэр болсон дотуур байр минь дулаахан, цэвэрхэн, аав ээжийн гэрт байдаг шиг бүхэл зүйл байгаасаа гэж хүсэж байна. Багш маань инээнсгэл нь намайг дуудана. Маш гоё том ор манай өрөөнд байна. Игч бид 2 ном уншин цонхны дэргэд сууна. Гадаа хүүхдүүдийн тоглоомын талбай дээр тоглоно. Манай дотуур байр маш гоё харагдаж байна. Би дотуур байрандаа хайртай. Энэ бол миний дотуур байр. Мөрөөдөл минь хизээ нэгэн өдөр биелэх болно.